Глобал сан нь 2003 оноос Монгол улсад сүрээгийн халдварын тархалтыг бууруулах чиглэлээр дэмжлэг үзүүлж ирсэн. Үүнийг хүртэл 20 гаруй жил энэ чиглэлийн эмчилгээ шаардлагатай танамд төхөөрөмжөөр тус сангаас хангасаар байна. Өнөө цагт Монгол улс хөгжиж буй орн болсон учраас глобал сан санхүүжилтээ зогсоохоо мэдгдсэн. Иймд глобал сангаас Монгол улсын засгийн газар эрүүл мэндийн яамд санал тавьж олон нийтээр удирдуулсан хяналтыг сүрээгийн тусламжуулчлалд нэвтрүүлж уг өвчнөд өртсөн хүмүүсийн санаа бодол туршлагыг нэгтгэх замаар сүрээгийн тусламж үйлчилгээг бэхжүүлэх ажлыг эхлүүлсэн юм а. Энэхүү санаачлагын хүрээнд өгөх төслийг сүрээгийн тархалт ихтэй нийслэлийн сонгон хархан Баянзүрх дүүрэг болон Хинтээ Дархан уул аймагт хэрэгжүүлж байна. Тэгээ энэ бол бодлогын төсөл. Тэгээд энэ бодлогын төслийг Монгол улсад туршилтаар 2 дүүрэг 2 аймагт хэрэгжүүлж байна. Нэг нь Дархан байж байгаа. Дархан уул аймаг маань бас бусад аймагуудыг утгах юм тархалт бас жоохон дээгүр. Дээрээс нь хөдөлгөөнд хүн ам ихтэй илүү одоо хөгжиж байгаа хотын статустай ийм аймаг учраас энэ дээр бол энэ туршилт төслийг бол хэрэгжүүлээд 2 жил болсон байна. За өнөөдөр бид одоо Сонгон хайрхан дүүрэг, Баянзүрх дүүрэг, Хинтээ аймгийнхан Дархан уул аймагт хурж ирээд энэ олон нийтээр удирдуулсан хяналтыг хэрхэн хэрэгжүүлж байгаа гэдэг туршлагыг судалж байна. За Дархан уул аймаг бол онцлогтой аймгийн засаг дарга бол анхнаасаа энэ төслийг энэ бодлогын төсөл хэрэгжиж байгаа учраас аймгийн засаг даргын хамгийн газар одоо лид хийж манлайж явнаа. Нийгмийн бодлогын хөгжлийн асуудал хариуцсан цас чихэр дарга маань энэ зөвлөлийг хариуцаад яваа. Олон нийтээр удирдуулсан хяналтын зөвлөлийг хариуцаа. За мэдээ зөвлөлд дотор одоо энэ чиглэлээр ажиллаж исэн хүмүүс, ажиллаж байгаа хүмүүс дээрээс нь Дархан уул аймагт одоо сүрээгээр өвдөд даван тулцсан иргэдийн зөвлөлд орж ажилладаг. Энэ зөвлөлийнхэн маань өнөөдрийн Дархан уул аймагт явуулж байгаа сүрээгийн тусламж үйлчилгээний чанар хүртээмж ямар байгаа юм. За олон нийтээс санал асуулга, дата мэдээллийг цуглуулад дүн шинжилгээ хийгээд тэрийг одоо буцаагаад хаана доголдож чинь адийг сайжруулах уу гэдэг дээр холбогдох талуудад мэдээлж ажилладаг. Эрүүл мэндийн газар, нэгдсэн эмнэлэг, за сүрээгийн диспансер, бусад одоо сумдын засаг дарга, багийн засаг дарга мэдээлж ингэ ажилладаг гэж. Тэгээ бид нар өнөөдөр Дархан дээр ирснээрээ өнөөдөр Дархан уул аймгийн сүрээгийн диспансер яаж үйл ажиллагаа, ямар бодлого шийдэл барьж явж байгаа, эрүүл мэндийн газар одоо хэрхэн үйл ажиллагаагаа сайжруулалт хийж байгаа, ямар өөрчлөлтүүдийг авчирж байгаа, цаашдаа ер нь яах гэж байгаа тий Дарханы одоо бодлого чиглэл хаашаа явж байгаа ингээд энэ бүгдийг бусад одоо Сонгон хайрхан, Дархан, Хинтээ одоо Баянзүрхийнхэнд харуулах гэж байгаа гэсэн. За энэ өдөр ингэж ажилласныхаа дараагаар бид нар мөн одоо маргааш Сонгон хайрхан дүүрэг дээр ажиллана. Тэгээд Баянзүрх дүүрэг дээр ажиллана. Нөгөөдөр Хинтээ дээр ажиллана. Тэгээ ингэснээрээ одоо нөгөө аймагуд, дүүргүүд бие биенээсээ мэдээллийг солилцох, зөвлөлдөг, зөвшөлдсөх, шинийг харах 1000 сонсохоос нэг үүс гэдэг шиг ингээд ямиг хараад өөртөө хэрэгтэй байна төвшруулж авахыг бол зорж байгаа гэсэн. Дархан уул аймаг дахь орон нутгийн салбар зөвлөл нь 2025 онд 11 хүний бүрэлдэхүүнтэй байгуулагдсан. 2025 оны ажлын төлөвлөгөөн 5 чиглэлээр 30 төрлийн ажил зохион байгуулахаар тусгагдан 92% биелэлттэй ажилласан байна. 2026 оны төлөвлөгөөндөө 2 чиглэлээр 12 үйл ажиллагааг тусган хэрэгжүүлж байна. За 25 онд Дархан уул аймагт оног төслийг хэрэгжүүлэх салбар зөвлөлийг аймгийн засаг даргын захирамжаар байгуулад 11 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Энэ бол төр болон төрийн бас байгууллагын 30-70% оролцоотой байгаа. За төрийн байгууллагаас 30% төлөөлөл байна. За бид 25 онд нийтдээ 5 бүлгийн 12 чиглийн ажил арга хэмжээг төлөвлөн за хэрэгжилтийн маань хувь бол нэг 92%-тай байсан. За 26 онд бид одоо 2 чиглэлээр ажил арга хэмжээгээ төлөвлөсөн. 26 оны ажлыг бол бид нээлттэй төлөвлөгөө гэж баталсан. Яагаад гэвэл бид бас дата мэдээлэл цуглуулж байх явцад за бидний бас яг ажил арга хэмжээндээ зайлшгүй төлөвлөхийн ажлууд бас гарч ирж ирсэн. Тийм учраас бид нар за 26 оны ажлын төлөвлөгөөг бол нээлттэй хийх нь зүйтэй юм байна гэж харсан. За манай аймгийн хувьд бол аливаа үйл ажиллагааг зохион байгуулахад салбар дүндээ хамтын ажиллагааг маш сайн хэрэгжүүлдэг. Энэ бол одоос бидний давуу талаа. За учир юу вэ гэх юм бол тухайн одоо баг дээр, сум дээр өвчлөл гарсан тохиолдолд бид нар одоо баг сумын удирдлагуудад мэдээллийг түгээдэг. За нөгөөтөөгөр яг кейс гарсан байгууллагад бид нар эхний ээлжинд сургалт нөлөөллийн ажлыг зохион байгуулдаг. Энэ өвчнийг хүн одоо сайн дураараа хүссэндээ өвддөг зүйл биш юм аа. Энэ бол амьсгалын замын халдварт нэмгэг юм аа. За энэ өвчнөөс өрсөн сэргийлэхийн тулд та яах ёстой юм бэ гэдэг сургалт мэдээлэл нөлөөллийн ажил хийдэг. Үүний дараа бид нар одоо өрсөн сэргийлэх үзүүлгийг зохион байгуулдаг байгаа. Ингэснээрээ бол бас ард иргэдийг энэ өвчнөөр өвдсөн хэн нэгнийг одоо ялгуурлан гадуурхах биш. Бид бол хамтдаа эрүүл мэндийн тусламж үйлчилгээг зөв нийгмийн эрүүл мэндийн бодлогын хүрээнд хүргүүлэх ёстой юм а гэж одоо
үр дүнтэй байдаг. За нөгөө төгөөр манай салбар зөвлөл одоо яг 25 онд байгуулагдсан цагаас хойш одоо өнөөдрийг хүртэл нийтдээ 17 удаагийн хурлыг хийсэн байна. Бидний хурал хийх цаг хугацаа бол маш тодорхой байдаг. Бид сар болгоны сүүрийн 7 хоногийн 3 дахь өдрийн одоо 14 цагаас аймгийн эрүүл мэндийн газрын хурлын танхимд хуралдагддаг. Тэгэхээр энэ одоо манай ажлын хэсгийн бүрэлдэхүүний 11 хүн бүгдээр сар болгон ажиллаа зохицуулаад нэг л өдөр энэ хуралдаа маш идэвхтэй оролцох энэ одоо нөхцөлийг бид нар эхнээсээ бүрдүүлсэн байгаа. За хурал эрэхтэй та яах вэ гэхлээр өвдсөн, за мөн дээр нь одоо даван туулсан, за мөн одоо сүрээ өвдсөн одоо өвчний ар гэрийн иргэдээс одоо бид нар асуун судалгаа авдаг. За нэг дата цуглуулагч маань бол нэг 30 хүнээс асуунж авдаг. За ингээд бид нар сар болгон 3 дата цуглуулагчдынхаа мэдээллийг нэгтгсэн мэдээлэл дээрээ анализ хийж ярьдаг. За одоо жишээлхэд бол анх бид бол энэ мэдээллийг цуглуулж байх явцад эмч өвчтний хоорондын харилцаан дээр манай эмчнэрийн бас нөгөө үйлчлүүлэгчийн харилцаа хандлагыг сайжруулах гэдэг энэ дата нь бас нэлээд өндөр хувийг эзэлжсэн. Одоо энэ бол байхгүй болсон. За тэгэхээр энэ яаж яана гэхээр бидний одоо датан дээр ажиллаа зөвлөмжийг холбогдох удирдлагуудад байгуулагдаад өгсөний үр дүнд энэ эерэг одоо үр дүн гараад эхэлсэн байна. За одоо болвол одоо манай дата мэдээлэл цуглуулагч нарын судалгаан дээр юу фокус чинь гэхээр сүрээ өвчнөр өвдсөн иргэдэд одоо халамжийн асуудал шаардлагатай байна гэдэг. Энд бол орон нутаг шийдэх бол асуудал биш. Тийм учраас энийг бид нар энэ төслийг хэрэгжүүлэгч одоо төв рүүгээ саналыг явуулсан байна. За ингээд төвөөс өглөө нийгмийн хамгааллын яамд бас хамтарсан уулзаж ажиллахыг зохион байгуулсан байна. Тэгэхээр энэ бол аль аль төвшөнд одоо санал санаачлагыг хүргүүлэх тэгсний мөрөөрөөс эерэг үр дүн гарч байгаа одоо сайн жишээнүүд байна. Монгол улсад 2025 онд сүрээгийн халдварын 2823 тохиолдол бүртгэгдэж 182 хүн сүрээгийн улмаас нас орсон. Сүрээгийн халдвар тээж яваа хүмүүсийн 20% нь бүртгэгдсэн бол үлдсэн 80%-ийг илрүүлж эмчилгээнд хамруулах шаардлагатай байна.